Өмнө нь ийм жишг байсан биз дээ. 2016 оноос 2012 оноос Мягомбын инкул дарга, Зандахуугийн инкул дарга нар ийм жишг байсан биз дээ гэдэг асуудлыг ярьж ин лээ. Тэгэхээр бид нар энэ буруу жишгийг засах ёстой гэдэг байр суурь илэрхийлж байгаа. Буруу жишгийг буруу чигээр нь үргэлжлүүлвэл юу болдгийг саяны хоёр даргын засагласан жилүүд бас харуулдаг. Ардчилсан намын дарга улсын хурлын даргаар ажиллаад тэрнээс хойш бас төрийн хямралд бас очиж байсан. Дахиад дээрэс нь ардчилсан нам одоогоор 3 дараалан ялагдаж, дахиад дээрэс нь Монгол улсад нэг намын дарангуйлын тогтолцоо руу нөхцөл байдал явчихсан тийм таагүй үр дүн бас гарсан. Мягомбо инкул дарга намын дарга улсын хурлын дарга болсноор 17-18 оны үед Монголын засаг төрийн түвшинд ямар хямрал нөхцөл байдал хүрснийг та бүхэн бас мэдж байгаа. Тэгэхээр энэ нь олон улсад байдаг сонгодог онол номынхоо дагуу зарчмын дагуу асуудлыг шийдэхгүй бол буруу зүйлийг засаж залруулахгүй бол ямар үр дүнд хүрдгийг бас харуулж байна. Ийм ч учраас ардчилсан нам амар баясгалан даргыг улсын хурлын даргаар ажиллаж байгаад Монгол Ардын намын даргаар сонгогдохтон бид нар яг ийм байр суурьаа илэрхийлж бас яг ийм үйлдэл хийж ирсэн. Яг ийм үйлдлийг хийж ирсэн. Энэ бол бид нар зарчмын байр суурь гэж үзэж байгаа.